За та бүхэнд өдрийн мэнд хүргье. Энэ төсөв хилэлцэж явах үеэр энэ холбогдох яамдуудаас ирж байгаа саналуудыг ер нь бол нэлээд сайн шүүсэн гэж ихтгэл үнэмшилтэд суугаад байдаг. Тэгтэл жишээлхэд энэ гадаад харилцааны яам дипломат төлөөлөгчийн газрууд дээр жишээ шүүн. Америкийн Сан Францискод байгаа төлөөлөгчийн газар яг хамгийн үнэтэй дүүрэг бүст нь ямар ч одоо Монгол улсын иргэд очиод машин дэргээ тавих боломжгүй тийм одоо зогсоолгүй гэсэн үг. Тэр газарт нь очиод дипломат төлөөлөгчийн газраа байгуулад өндөр түрээс төлөө суугаад идэг. Тэгэхээр энийг бол жишээлхэд арай нэг зах дүү хэсэг рүү гаргаад Сан Франциско дотроо арай зах дүү хэсэг рүү гаргаа явахад бол бид нэр бас тодорхой хэмжээний төсөв хэмнэх боломж байгаа. Тэгээд гадаад харилцааны яам хэдэн дипломат төлөөлөгчийн газартай байлээ. Тэнчэнээс нь энэ мэтлэнгээр нэг гэхгүй ингээд бууруулад явхад энэ урсгал зардалтай холбоотой асуудлуудыг нэлээд бууруулах боломж байсан. Гэтэл урсгал зардал гэдэг одоо энэ нэг төсөв өргөн барихтаа 70-30 гэдэг харьцаагаар өргөн барьсан 126 гишүүн нь нэг 2-3 тал бол сууж байгаа л ажлын хэсэг гэж нэг хэдэн гишүүн тустаагаар сууж байгаа л нэлээд өдөр төсөв тойрч маргалдлаа. Тэгэхээр энэ төсөв ерөнхийлөн захирагч олгоноор бас нэг өөрсдөө нэг төсөв дээр нэг жоохон цензуртэй шүүлтүүртэй ханддаг болох юм бол Монгол улсын төсөвчин бас нэг жоохон утгатай болмоор юм шиг санагдаад их юм. Төсвийн ерөнхийлөн захирагч болцохоороо өөрсдөө хэмжээ хязгааргүйгээр одоо бялуурданд гэж арай байхгүй л үгүй. Одоо сая багш нарын ажил хаялт болоод нэг юм цэгцэндээ ороод дуусчих шиг байна. Үргэлжлүүлээд эмчнэр ажил хаяа шүүгээд Өвөр хангай аймгийн бүсийн онцлогооны төвийнхний үйлдвэрчний эвлэл бол бичгээ ирүүлсэн. Өглөө зарлахын хяналтын дэд хорон дээр танилцуулсан. Баянгар аймгийн нэгдсэн эмнэлгийн үйлдвэрчний эвлэлээс бас бичгэн ирсэн. Гэх мэтлэнгээр ингээд эмнэлгийн асуудал ч ороод ирэх юм бол энэ төсвөө одоо хэдүүлээ бас яах вэ гэдэг нэг юм асуудал давхар үүсэж байгаа. Тэгэхээр энэ дээр энэ сангийн сайдаас асуух гэдэг нь дахиад энэ зардлуудаасаа өшөөсөө танах боломж байсан уу? Эмнэлгийн ажилчдын зардлын цалингийн өсөлтийн хүсэлтийн асуудал орж ирэх юм бол засгийн газар яаж шийднэ гэж төсөөлж байгаа вэ? Өглөө бол та бол нөгөө гүйцэтгэлтэй холбогдуулж нэлээд ярих шиг болсон. Гүйцэтгэлтүүд холбогдуулж ярихаасаа илүүтэйгээр одоо эмчнэр бол үндсэн цалинтай холбоотой асуудлыг нэлээд хөндөж явах шиг үлээ. Энэ дээр та эмчнэрт нэлээд ойлгомжтой байдлаар тайлбарлаж өгнө гэж хүсэж байна. За жавхлан сайд микрофон өгье. За зөвхөн гишүүний асуултанд хариулъя. Засгийн газар 9 сарын 1-нд 2026 төсвийг өргөн барьсан. Өргөн барьсан төсвөөсөө засгийн газар ийм зардлыг асах боломжтой гэж хэлж тодорхойлох ямар ч боломж байхгүй. Нэг төрөж асах боломж байхгүй. Өргөн барьсан төсөв маань 2026 оны жилийн төлөвлөгөөг биелүүлэхэд зориулсан төсвийн орлого зардал байдаг. Өөрөөр хэлбэл хөгжлийн төлөвлөгөөндөө өөрчлөлт орж иж л энэ одоо төсвийн зардал хөдлөнө. Тэгэхээр төсөв өргөн барьснаас хойш энэ цалин мөнгө тэтгүр тэтгэмжийн асуудал их хурл дээр яригдж байгаа. За их хурл дээрээс одоо бидэнд мөн чиглэл өгсөн. Засгийн газар одоо аль зардлаа бууруулах юм. За энүүний хариулт бол бид одоо хий хоосон зардал гэж байхгүй. Гагцхүү одоо ерөнхийлөн захирагч бүр одоо өөрсдийн 2026 онд хүрэх төлөвлөгөөнөөс 10% хойшоо ухарж ийн гэсэн үг шүү. 10% санхүүжүүлэх боломжгүй болж ийн гэсэн үг. Ингэж байж энэ цалин тэтгүр тэтгэмжийн нэмэгдлүүд гарч ирж байгаа юм аа. Тэрнээс биш одоо засгийн газар өргөн барьсан төсвийн ерөнхийлөн захирагч нарын одоо хамгийн боломжтой доод зардлаар барьсан өөрөөр хэлбэл одоо 26 оны хөгжлийн төлөвлөгөөг биелүүлэх энэ санхүүжилтийг одоо төлөвлөж оруулсан учраас нэмж засах зардал бол боломж байхгүй гэдгийг хэлье. За гүйцэтгэлтэй холбоотой тэр зардлыг хэн санжаа дарга тодруулаад ярьчих уу да. За 3 номер микрофон. За сангийн яам санжаа дөрж гишүүний асуултанд хариулъя. За эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой болон одоо явж байгаа санхүүжилттэй холбоотой асуулт асуулаа гэж ойлголоо. За тэгэхээр манай улс бол яасан бэ гэхээр өмнө нь бол төр хариуцах хэсэг гэж байсан. Одоо шинэ хүүхдийн өвчлөлийг бол яг одоо төрийн албаагчийн цалингаар нь буюу тодорхой цалин авч байгаа хэдэн хүүхд эмчилгэн үл хамааран явдаг. Даатгал нь бол бүтээмж суурилсмаас нэг одоо нэг удалтай авагчтай загварт оруулаад бүгдийг нь бол бүтээмжээр нь бид нар өгдөг болсон. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын сан бол Монгол улсыг эмчилсэний төлөө тухайн эмнэлэгт өгж байгаа санхүүжилт асуудал. Энэ тусдаа асуудал. За энэ сан дээр бол өөр үсгээд байгаа нь өөрөөр хэлбэл
авах ёстой одоо тэр бүтээмжээсээ илүү одоо гэрээ байгуулад одоо тийм хэмжээний үр хөглөсөн баг. Хоёр дахь асуудал нь бол эмнэлэг дээр яаж энэ мөнгө нь хуваарлах вэ? Яаж үр ашигтай зарцуулах вэ гэдэг нь тусдаа ондоо асуудал болж байгаа. Менежментийн эмнэлгийн. За нэг бол эрүүл мэндийн яам хийх ёстой боловч хийж чадахгүй болж байгаа. Жишээ нь суулд Азийн хөгжлийн банкны судалгаар бол эмчийн илүүдэлтэй гэдэг ийм судалгаа